Шүүх хурал зөвхөн гэрчээр болцоо. Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт над шүүхээс өнөөдөр болох хуралдаанд гэрчээр оролцох гэсний дагуу бол хүрэлцэн ирсэн. Гэтэл өнөөдөр шүүх хурал эхлээд одоо Ганбаатарын 3 шүүгч нь өчигдөр өмгөөлөгч нь 17 цаг үед дундаа хуралд авцсан гэдэг үндслээр хурлыг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт ирүүлсэн дагуу сая шүүх хурал хойшилж байна. 10 дугаар сарын 31 хүртэл ажилласан. 10 сарын 31-ний өглөө 8:30 минут хүртэл. Тэгэхээр бас олон нийтийн сүлжээгээр янз бүрийн мэдээлэл яваад байсан тийм ээ. За өмнө нь бол танд янз бүрийн хэрэг үүсгэв, шалгасан, шалгаагүй, дууссан. Одоо ер нь энэ Дорзодов гэдэг хүнтэй холбоотой ямар нэгэн одоо яг энэ үгтийн 60 тэрбумын хэрэгч гэдэг юм уу. Энтэй холбоотой ямар нэгэн асуудал ер нь танд байна уу хөлөлтэй байна уу? Одоогор бол энэ талаар бол дэлгэрэнгүй ярих боломжгүй байна. Яг тэгэхээр шалгаж дуусаагүй асуудлууд бол нэлээд байгаа. Одоо 11 сарын 5-нд бас миний нэхэмжилттэй Эрдэнэ шүүх хурал Баянзүрх төрөлт болох юм бас. Тэр нь ямар нэхэмжилттэй вэ? Ганбаатар 17 оны 8 сарын 17-ны өдөр Хэвлэн баг хурал хийхдээ одоо миний нэр төрөлт халдсан гэдэг үндслээр Баянзүрх төргийн шүүхт нэхэмжилттэй би энэ 19 оны 3 сарын 12-нд би гаргасан. Энэ дагуу бол одоо анхны хуралдааны тов бол 11 сарын 5-нд хийгдэхээр товлогдсон баг. Бусад асуудлын талаар бол одоогор нээлттэй ярих ямар ч боломжгүй. Тэгэхээр Сандуу цензурын ярианд орж бас ярилцсан тийм ээ. Та тэрийг үтсэн баг. Энэ дээр та юу хэлэх вэ? Угаасаа яг юу ярьсныг нь та мэдж байгаа. Олон нийт бас үзэж харсан тийм ээ. Нэвтрүүлэг цацагдсанаас хойш би ер нь энэ талаар бол коммент юм уу тайлбар хий гэж бодохгүй. Яг тэгэхээр хурал болоогүй байна. Наа нь бол янз бүрийн юм урьдчилж ярих надад шаардлага байхгүй. Мегомын их болтыг бол энэ бичлэгт байгаагүй гэдгийг Сандуу хэлсэн. Та энэ дээр тайлбар өгөөч. Үнэхээр байгаагүй юм уу? Яг хуралдаад энэ асуудал бол тогтоогдох бах. Тэгээд цаашаа хурлын шийдвэр гаргах болоод гэж бодож байна. Шүүхэд хэрэгтэлтэй. Шудраг шүүгээс л гэж бодож байна. Өөр бол тайлбараас ерөнхий нарийн мэдээлэл өгөх боломжгүй байгаа юм. Яг бол гэрчээр мэдээллийг одоохондоо өгөхөд бол арай эртэн л гэж